Өнөө цагт Монгол эр хүн чанар, хүний мөс гэдэг зүйл бол одоо биднээс дэндүү алсан одож байгаа нь дэндүү харамсалтай бөгөөд гунигтай байна. Учир юу вэ гэхээр хар багын найз, насан туршийн найз гэж бодож итгэж явсан, гэр бүлээрээ үргэлж нөхөрлж явсан хоёр залуу арх усны дараа за нэг нь нөгөөгөө зодож маш хүнд гэмтээсэн байна. Хамгийн гол нь зодсон залуу, зодуулсан залуудаараа өнөөдрийг хүртэл эргэж очихгүй, эм трайны мөнгө өгөхгүй, түүнийг босгох талаар ямар нэгэн орлого хийхгүй, зөвхөн өөрийгөө эрүүгээ хариуцлагаас чөлөөлөхөөр хөөцөлдөж явж гэнэ гэдэг бол дэндүү байж болохгүй байхгүй юу. Гэтэл зодуулсан найз хүнд бэлтэл авч ярьж чадахгүй, хөдөлж чадахгүй, зөвхөн нүдээ эргэлдүүлэн хэвтэж байгаа тэр найз юу гэж бодож байгаа бол гэж бодохоос сонсож байгаа миний хувьд чинь сэтгэл зүрх үнэхээр өмөлж байгаа байхгүй юу. Зодсон найз тэр цагаас хойш огт ирээгүй, аав ээжийн ч ирээгүй, эргэж уулзаагүй, эмчилгээний ямар нэгэн төлбөр өгөөгүй, өнөөдрийг хүрч хэрэгэн шүүх рүү шилж байна. Хэдийгээр миний хувьд хогшчийг өмгөөлж за хэргийг түргэн шуурхаа шахаж шаалцаар шүүхэд өнөөдөр шилжиж ирсэн ч гэсэн хохир төлөх талаар нэг ч ярихгүй, эргэж очихгүй, уулзахгүй байгаа нь өөрөө хүнийхээ хувьд надад сэтгэл эмзэгдүүлж өнөөдрийн энэ бичлэгийг хийх шалтгаан болж штэ. Ер нь тэгээд санаатаа санамсаргүй ямар нэгэн гэмт үйлдэл хийсэн бол түүний хөдлөө хариуцлага хүлээх хэрэгтэй. Түүний улмаас бусдад гэм хор учруулсан болвол гэм хорыг арилгадаг байх хэрэгтэй. Энд чинь хүний ёсны асуудал байхгүй. Ер нь хүн болж илчээд хэн нэгэн балмад итгэдийн гард ингэж гэмтэж түүний улмаас аргэр амьдрал ахгүй тийм ээ үр хүүхдийн хувь заяа гэд маш олон зүйл өөрчлөгдөж байгаа байхгүй. Энэ үйлдэлд мэдээж Монгол улсын шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага оногдуулна. Гэхдээ тэнд хариуцлага оногдуулснаар магадгүй эмчилгээний зарлагад нөхөн төлбөр авах шийдвэр гаргаснаар тухайн хүний, тухайн найзын бие эрүүл болохгүй, тэр хүний аргэр амьдрал ахгүй буцаж хэвэндээ орохгүй штэ. Энийг л маш сайн бодох ёстой.